Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд гарцсан Солонгос улсын намын их хурал болсон байна. За энэ удаагийн хурлаар олон чухал асуудлыг хилцгээр тогсны дотор тус улсын удирдагч Ким Жон Уныг намын ерөнхий нарийн бичгийн дараагаар дахин сонгох болсон мэдээлэл гарсан байна. За тус улсын хувьд бол улс төрийн томоохон үйл явдал болсон энэхүү үйл ажиллагаатай холбогдуулсан мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа юм. За умард Солонгосын эрх баригч хөтөлмөрийн ном Ким Жон Уныг дахин ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгосон тухай мэдээллийг төрийн хэвлэлийн хэрэгслүүд мэдээлж байгаа. За Ням гарагт Пхеньян хотод болсон намын их хурлын үеэр зарлагдсан энэхүү мэдээлэл нь бол олон нийтэд төдийлөн гайхширчлыг төрүүлэхгүй байгаа. За учир нь гэвэл Ким Жон Ун болон түүний гэр бүл 1940-од оноос хойш тус улсыг удирдах байгаа. За тийм учраас энэхүү үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө ёс төдий бэлэгдлийн шинжтэй үйл явдал болсон. За төрийн өмчөд Кисинэ агентлагийн мэдээлж байгаагаар Ким Жон Уны удирдлагын дор умард Солонгос улс дайныг сүрэн зогсох чадварыг үнцээр нь сайжруулж чадсан цөмийн хүчийг гол цөмөө болгосон гэж мэдэгдсэн байна. За олон улсын хориг арга хэмжээнд олон жилийн туршид байгаа ч гэсэн бүгд найрамд гарцсан Солонгос улс цөмийн чадвараа олон жилийн туршид нэмэгдүүлсээр байгаа. Олон улсын гэрээ хилцээрээр хоригдсон төв алгасагч буужин тогтмол туршсаар байгаа. За хэдийгээр тус улстай холбоотой иймэрхүү мэдээллүүд гарч байгаа ч гэсэн олон нийтийн хувьд бол энэхүү цэргийн хүчин чадах нь яг бодитойгоор оршиж байгаа эсхийг нь шалгах боломж байхгүй байдаг. За учир нь гэвэл тус улсын талаарх мэдээлэл тун хомс байдаг учраас олон нийтийн мэдээллийг хэрэгсэл төрийн өгсөн мэдээлэлээр тулгуурлан бодит байдлыг шалгаж үнэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болж байгаа. За Ким Жон Уны хувьд бол 2011 онд эцгийгээ нас барсны дараа бүгд найрамд гарцсан Солонгос улсыг удирдах болсон. За түүний хувьд цөмийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. За тэрээр 2 дугаар сарын 19-нд эхэлсэн 5 өдрийн туршид одоогийн байдлаар үргэлжилж байгаа Солонгосын хөтөлмөрийн намын 9-р их хурлын үеэр тус улсын цөмийн засгийн хөтөлбөрийг дараагийн шатанд хүргэх төлөвлөгөөгөө зарлах төлөв байгаа юм байна. За хурал эхлэхээс өмнө умард Солонгос цөмийн цэнэгт хушуутай буужин харах төхөөрөмжийн цувралыг танилцуулсан. Энэхүү их хурлыг сүүлийн 10 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулж байгаа. Их хурал намын 5000 гаруй гишүүн оролцож байна. Намын их хурал нь бүгд найрамд гарцсан Солонгос улсын хувьд улс төрийн хамгийн чухал арга хэмжээ гэж тооцогддог. За энэ хурлаас гадаад бодлогоос ахуулаад цөмийн засгийг хөгжүүлэх зэрэг олон асуудлын талаарх улсын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй хурал гэж үзэж байгаа учраас тус улсыг ажигладаг ажиглагчид энэ хурлыг гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт намын хурлыг нээж үг хэлэхдээ Ким Жон Ун улс орныхаа эдийн засаг ард түмний амжиргааны түвшнийг дэвшүүлгээ амласан мөн үүнийг хүнд бөгөөд хойшлуулчихгүй түүхэн даалгавар гэж тодорхойлсон байна. Ким Жон Уны хувьд умард Солонгос улсын дэд удирдлага хэвээр байгаа боловч намын хурлын тэргүүлэгчд буюу гүйцэтгэх хороог 2021 оны сүүлээс хойш шинжилсэн төрийн хэвлэлийн мэдээллийн мэдээлж байгаагаар намын 39 их хурлын тэргүүлэгч гишүүдийн талаас илүү хувь нь солигдсон байгаа юм байна. Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин даваа гарагт Ким Жон Унтай холбогдож намын ерөнхий нарийн бичгийн дараагаар дахин сонгогдсон явдал нь баяр хүргэж уцаар мэдлэгээ дэвшүүлсэн байна. За тэрээр хэлэхдээ бүгд найрамд Хятад ард улс умард Солонгосын найрамдлын түүхийн шинэ хуудсыг бичгийн төлөө Ким Жон Унтай хамтран ажиллана гэж хэлсэн байна. Бүгд найрамд Хятад ард улсын хувьд Пхеньяны хувьд хамгийн чухал холбоотны тоонд тооцогддог. За мөн умард Солонгосын хамгийн том худалдааны түнш гол зээл тусламжийнх нь их сурвалж болсон улс байдгийн байна. За үүний зэрэгцээ бүгд найрамд Хятад ард улсын хувьд бүс нутгийн доктортой байдлыг үүсгэж болзошгүй Пхеньяны цөмийн засагтай болох гэсэн амбиц за мөн Оросын холбооны улстай улам бүр дотн харилцаж байгаа явдал нь бол санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа. За сүүлийн үед умард Солонгосын хувьд Оросын холбооны улстай хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. За ялангуяа Украины дайнд өөрийн цэргүүдэд оролцсны дараа хоёр талын хамтын ажиллагаа улам бүр нэгтрах болсон. Мөн хоёр улсын хувьд бол стратегийн түншлийг тогтоож ажиллаж байгаа. За зэр зэвсгийн болон хүний нөөцийн харилцан солилцоо хийж байгаа явдал нь хоёр талын харилцаа ямар түвшинд хүрч бэхжиж байгааг харуулж байгаа нэг чухал үйл явдал болж байгаа юм а.